За одоо хоёлоо шууд part 2-аа яриа явчих тий. Тэгээ нэг удаа ярихад бүр айгүй удаан амжилтлаг болох гэдсэн болохоор хоёр тасалчлаа тий. Харин тий. За part 2 гэдэг нь ерөнхийдөө баг 2 дугаар ангийн 2 дугаар сиз 16 дугаар хэсгийн юмнууд голчлон яригдана. Тэгэхээр хамгийн эхний үйл явдлаас эхэлье. За эхлээд өнөөдөр нөгөө нэг хин хост биш ээ юу лээ? Илч болсон гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгсэн Суур айгүй илч гоё ирч болсон гэдэг хүчтэй байсан. амар ирч хүчтэй бүгдээрээ ингээд нэг тийм ийм нэг ирч хүчтэй өрсөлдөөнтэй юмны дараа хүмүүс ингээд айгүй амархан хоорондоо дотносож учраа олж болдсон байх гэдгийг бас ер нь ингээд харуулж байна те. Тэгсэн Энэ хэд айгүй маань бүр гоё айгүй гоё болсон шүү дээ те. байсан. Сонирхолтой Энэний шинэ дараа шууд төрлийн тасалт хонжийг. явагдсан амар байсан. Тэгэхээс бол яг энэ тоглоомнууд бол айгүй гоё байсан. Яг энэ хүндээ зориулсан. Эдгээр ер нь яат юм бол цаанаасаа зургийн багийнхан тохируулж өгд юм болов уу? Аль эсвэл энэ илж болсон хүн өөрөө энэ тоглоомоо сонгох юм болов уу? Надад миний бодлоор яг хүн өөрөө яаж удирдахаа мэдэхгүй байгаа тохиолдолд зургийн багийнхан юу яаж өгөөд тэгээ зургийн багийнхан хэрэг өгж байгаа үед болохоор дандаа ингээд тэр тоглоомныхан тайлбарууд яваад байгаа шүү дээ те ингээд нэг ном шиг ингээд гарч ирээд нэг юм яваад байгаа шүү дээ те. Тэгээд энийг болохоор яг суур өөрөө хийсэн баха. Айгүй спортлог яг юм нэг суурийн ирч хүч мэдрэгдсэн тоглоомнууд тоглосон тий. Тий харин айгүй гоё байсан тий. Тэгсэн энэ туг булаах тоглоомоос хүмүүсийн зам чанаруудын мөрсөлдөөнч зам чанарууд айгүй гарч ирсэн тий. Ихэр сууд Тами хоёр бүр амар тийм шартан билээ тий. Тами бүр би шартаа гэж хэлсэн ч арай ч тийм шартаа гэж бодоогүй тий ёо. Тамигийн царайч нэг тийм дэлгүүхэн царайтай болохоор бүр тийм амар шартай яг мөн үү гэсэн чим тэмцэн дээр бүр үнэхээр амар шартай харагдаад байсан. Ихэр сувд бүр чистэлээс юу тэмцэлчихсэн те айгүй хөөрхөө байсан. Энтэй холбоотой бүр айгүй олон мемүүд гарсан байсан те. Түүэн ч гэж авшиг те замтай түүэн гээд. Яа. Амар гүйж бүдэгтэй жижиг Тэ амар гүйж мүснэ хүмүүний амьдралгүйгээр шууд өөрийнхөө юм хийж мэгээл бүрстэ алж ийлээ ш тэ. Тэр том мөгийн булаацалтай тэ анар манартай булаацалтай байсан хоёрдугаар яасан ш. Тэ хөөрхөн байсан. Гэтэ хүн ер нь өөрөөр байх хөөрх юм байна л гэж бодсон. Хөөрхөр одоо энэ зургийг харалтаа тэр хөл мөлийн нэр үнэхээр хөл нүцгэн тэгээд ингээ заваарсан байгаа даа ш. Энийг яаж үүсгэх юм бэ манайхаа. Хөөрхөн тэ одоо энэ ихэр сувцыг бүр харсаар агаад бас тасаач байна. Нэг таалагдчихсан чинь за энэ гүйж бүжээг харсан чинь хөөрхөн юм шигтэй нэг юм жоох хөвгтөж шигтэй тий. Тэгээ ерөөсөө нэг хүмүүс таалагдъя гэдэг нь сонирн биш те. Ерөөсөө тэр тэмцээнд л ялах амар жоохол. Ханд тест хөөрхөн байсан. Гэтээ тэр давлгаан цохиулдаг шийтгэл бүр амар байсан те. Йоо би тэрийг хараад бүр өмнөөс нь барыг живэд ийсэн шүү дээ. Амар шитгэлээсээ тэр шууд ингээл хамар мамарлуу орно шүү дээ. Тийм би давлгаан цохиулчихээр ингээд сууж агаад бүр ингээл амар шууд цохиулна гэж бодоагүй шүү дээ. Ягаад чи ингээд бөөнөрө аршаа хар зогсчоод ингээд нуруунаас нь цохиулж мөхүүлээ. Нэг тийм хаппи байх бах гэж бодсон чи. Тэр нөө сүүл барьдаг тэмцээн дээр хэрвээ охтуудыг ч юм уу нөгөө нэг барьдаг хүн нь олгосон бол тоглоом хөөрхөн бас үргэлжлэх байсан бах те. Өөрөө суур ингээ барингууд чинь тэр чинь үрстэй амар орж ирэнгүү намаар хэлээд хаашаа тий зүгээр шууд ерөөсөө амар барьсан шүү дээ. Гэтэ бид нар багадаа нэг ингэж тоглодог байсан тий юу лээ тэмээгээ аваарч юу гэвлээ нэг тэмээ ботго лөө юу гэдгэлээ ботгоо хамгаална гэдэг лөө тэгээд ингээд нэг урдуур нэгээд тэгээд тэр хамгийн хойноогоо хүн хамгийн хэцүү бүр яг ингээд дүүлээл унаад бүр бараг л амар хэцүү байдаг байсан санагдаад байсан. Яг тэг санаанд орсон шүү дээ. Өчтөр яг тэгсэн байхаа хөөрхий тэр хамгийн хойно байсан хүмүүс. Баригдахгүй байх ямар ч тийм боломжгүй юм шүү. Тэг эдгээр яж захтай айгу олоолаа болохоор тий. Тэгээд ингээд цөөлөө дүүг нь бидний баг тоглодог байх чинь ингээд хоёулнаа үлдэнгүүт ингээд баригдахгүй эргэлдээл ээж болдог үстэй тий. Энэ сүүлнүүд нь тасарч унсаар агаад. Тий. Тэгтээ айгу хөөрхөн хөөх тоглоом байсан. Ер нь суурийн тоглоомнууд юм бүгдээр айгу хөөрхөн. Суур айгуудлаг манлал хур чадвартай нэг тийм ер нь айгу тийм мэнли байл дээ ер нь тий. Амар альфа энерги цацарч илээ угаасаа. Тий.
Анх орж ирэхтэн ч дуртай байсан. Одоо ч дуртай байгаа. Яг бодсон Тэгэл шиг өөрөө юм дүрмээ нөгөө нэг гаргаад өөрийнхөө дүрмээр үгүй ингэмээр байна гэж хин нэг нь хэлэх боломжгүйгээр шууд тулгаал амар гоё тэгээд явчихаар амар гоё санагдаад чи надад. Оо яг гэсэн энэ л шүү гэж бодогдоод. За одоо гэсэн ихтэй юм. тэр хоёр хуруудаад хүмүүсээ өөрснөө сонгоод гэж мэгэл. Тэгээ шийтгэл нь бол ингэ шүү гэж шууд ингэнгүүт хүмүүс ерөөсөө ингээд царгаанд нь ороод явцсан тий. Тий харин угаасаа хүссэн үсээгүй ингээл нэг тийм дагаад тэр чинь угаасаа альфа эр хүний онцлог үстэй тий ингээд юундаа оруулдаг. Угаасаа л хүссэн Тий. үсээгүй хүмүүс дагдаг нэг тийм хаанч гэх юм уу хаашаа чинь за тэр хаан чаашаа юм бэ. Нэг Тэгээ тиймэрхүү манлайлагч удирдах манлайлагч тий. тий. Тэгээ өөрөө бас спортын хүн болохоор юмэг ингээ баг магаа зохион байгуулад сурцсан байх л да. Ер нь спорт ч хүмүүст айгүй хэрэгтэй шүү дээ тий. Тий тэгээд энэ Багаар өдрийн ажиллаж сурахад тэр хийлгсэн юмнууд оролцогч нарт маань бүгдээрэнд нь бүр ингээд таалагдаад сэтгэл үлдээгээд тэгээ үзэж байгаа хүмүүс бид нар ч гэсэн амар гоё хөвгөлтэй байсан шүү дээ. Одоо яах вэ гэж бодоод баг өмнөөс нь инээд хурж мүрээл те. тэгсэн Тий, хөөрхөн айгүй байсан. сонирхолтой байсан те. За энэ хэсгийн хайлайт нь бол манай хоёр байлаа. Тий, анар хөөрхөн үсээ. Энд яагаад Анартаа гинт үсээд дасаж авсан бэ? дурлж Юу байна. болсон бэ? Энэ Юу ч хоёр ер болоогүй нь зүгээр л харилцаанд тодорхой болцсон байсан юм уу? Яагаад гинт үсээд авсан бол би яг юу болчих вэ гэж бодсон шүү дээ. би бол анарыг зүгээр л ийм нөгөө мүсэх интимэт ийм дотн байх боломж ерөөсөө энэ нэвтрүүлгийн турш ерөөсөө гараагүй шүү дээ. Тэгээд Моко ч гэсэн бас өөрт нь ийм нааштай хандаагүй. Тэгээд ер нь ингээд төгсгөл хэсэг рүүгээ Моко ингээд тасж байгаа анарт илүү хайтайхан байгаа мэдрэгдсэн болохоор эр хүний 13 мөх хэрэглэл яг алтан боломжийг ашиглаад үсээд авсан баг. Тэгээ бүр ингээ яг Моко юм ярьж хахад жаажаа гэж баг ингээ эрхлүүлээд үнсээд байгаа юм шиг шууд те жаажаа гэд ингээ Тэгээ өөрөө одоо ингээд бит хоёр юм болцсон шүү гэдгээд бараг зарлж ах шиг байсан. Тэгээ тэнгууд нөгөө агдалт нь сонирхдаг залуучууд бүгд аягүй сонир болсон. Тэгээ эргүүлээд инех хэцүү. тэгээ Ингүбаатар матрын царай ингээ шууд нүдэн дээр харагдсан шүү дээ амир нийтээ. Тэгсэн Ингүбаатарстай аягүй сонир байсан. Тэ. Энэ хоёр чинь юу болоод байна гэсэн байртай те. Нанарын зүгээр тактик байсан хаа. Ингээд угаасаа official болоогүй юм чинь ядахтаа ингэж харагдъя да гэх. Тэгээ нэг уруул дээр нь биш тухан дээр нь юм чинь угаасаа уралдахгүй шүү дээ. Тийм тэгээд нэг хөөрхөн үнэрлээд те нэг тийм инкри байсан ш нэг тийм солонгос киноны нэг тийм нэг ариу хайр байдаг да нэг үзүүлдэг нэг тийм яг тэрний нэг тийм нэг инкри хувилбар нь айгүй хөөрхөн нэг тийм хүндлээд тэгсэн амар тийм хүндэлж хайрлаж байгаа. тий. Тэгээ ер нь энэ нэвтрүүлгээс ингээ харахаар эмэгтэй хүн өөртөө ямар харьцахыг шийдэж байгаа байхгүй тий. Одоо Моко бол анарыг яг анхнаас нь ингээ байранд нь тавьсан шүү дээ. Би ингээл ингэж надад айгу муухай санагдсан чи ингээ хардаад байх гэл. Тэгэл тэрнээс хойш анар ингээд айгу тийм зөөлхөн болцсон шүү дээ. Тий шүү дээ. Тий. Тэрнээс бас л хардаж мардаал нэг гүнгэлж мөнөглөөл жоох мангартаад байсан тий ер нь. Тий яг эмэгтэй хүн надтай яаж харьцах ёстой вэ гэдгийг өөрөө шийддэг байгаа байхгүй юу. Тэгэхээр намунаас ч гэсэн бас тийм боломж байсан тий. Араас нь бүгд байхгүй. Зүгээр ингээд их цантай ч юм уу тий өөрийгөө мэдэрсэн чи ингүүл ингэхгүй бол ингэгээд байхгүй. Тий надтай ингэж харьцах ёсгүй тий. Тий. Надтай ингэж харьцах ёсгүй гэсэн хэл хязгаараа ер нь бол тогтоож чаддаг л байх хэрэгтэй л гэдгийг Моко дээрээс ер нь бол Моко ер нь хүмүүс зааж ин да. Зааж ин тий. Анарыг бол яг өөрийнхөө хүснээрээ болгочлоо. Тэгээд анарын оронд магадгүй эхлээд дингүн байсан, аль эсвэл суур байсан ч гэсэн Моко бас ингэж чадхал байсан баг. Надтай ийм хүндэтгэлтэй харьцаарай. Ингэхгүй бол надад таалагдахгүй шүү гэл ингээд шууд ууралж муурлаар чи хүн юу лээ за би бас хамаагүй харьцаж болохгүй юм шүү гэж шууд ийм шоконд орно шүү дээ. Тий хэрвээ ингээд надтай тэгэж харьцахгүй бол би ч гэсэн чамайг тоохгүй гэсэн санааг ер нь шууд өгчөж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ айгуу тийм гоё өөрөө хүндэлсэн санагдсан. Моко ер нь айгуу тэргээрээ айгуу бусдыг татж байгаа өөртөө тийм итгэлтэй тий. Окей чи таалагдахгүй бол би ганцаараа ч энэ нэвтрүүлгийг дуусгасан чадна гэл нэг тиймэрхүү хандлагатай байгаа шүү дээ. Тий тийм болохоор ер нь ирчүүд айгуу татагдаад тий. Тэгээд угаасаа барахгүй гэдгээ мэдж байгаа ирчүүд нь жоохон дургууд өч байгаа юм ч шиг надад Чинзо бол нэг Моко дургууд юм шиг санагдаад байдаг шүү. Үгүй харин надад бол Чинзо Мокод айгу дуртай юм шиг санагдаад байгаа ш. Тэгээ зүгээр анханасаа тэр нөгөө боломжийг ашиглаж чадаагүй учраас тэр угаасаа Кикото уулзахтаа тэгж хэлээс дээ. Анх таалагдсан хүн хэм хамгийн их сэтгэл төрүүлсэн хүн хинбэ гэсэн
Киког гээгүү мока шиг болсон шүү дээ. Тийм үү. Би Киког өөрийн гэж ойлгоод байсан. Үгүй Кико гэж хэлдэггүй. Мока хамгийн анх орж ирээд таалагдсан хүн гэж хэлсэн. Тэгээд Чинзооч Тэгвэл өөр юм мока байна. таалагдж байгаа хаа. Магадгүй тий. Тийм. Угаасаа Энэ маань харин охтууд хэнд дундаас таалагдахгүй байсаар гарлаа да зайлвал. харин тийм ээ. Тэгээд би Дариконыг жоохон өрөвдөх шиг болсон энэ сүүлийн дугаар дээр ягаад ч шууд Ингүнбаатар тэгээд исэн үстэй. Надад хамгийн таалагдаагүй. Угаасаа ийм охтууд таалагдгүй. Таалагддаггүй хүн гэж байдаг. Тэр нь бол дараа байсан гэж мэгээ те. Амар шууд хэлсэн. Хүмүүс энд оролцож байгаа хүмүүс за Дарик хасагдана гэж бодож байгаа нөхдүүдээс гээд бүгд тэгээд Тий угаасаа нэрэ бүх хүн таалагддаггүй. Гэтэ ингээд нөгөө нэг хүмүүсийн сэтгэлийг уншихад сте дараа токсик гэдээсээ угаасаа л амар токсик байсан те. Тэр нөгөө захиа ирээгүй гэсэн чи зүгээр би угаасаа надад захиа ирчих юм бол би бараг хийн юм болоо гэж бодоод айгу шаналаад байдсан. Тэгж байгаа бараг ирэхгүйсэн дээр гэж мэгэл ингээд өөрийгөө тэгж хэлсэн юм уу? тий өөрийгөө нэг тайвшруулангаа яагаад ч байгаа. Ер нь нэг тийм токсик дүү эмэгтэй байсан юм аа. Анхнаасаа нөгөө анартай болцож байхдаа л шууд ингээ хийгээд ирсэн байхгүй ёо чи ингэ зурж байхдаа яа тийм чиний өстө сонирн байна биш байна гэж мэгэл амар тэгээд байсан. Тэгэл би л амар жоохон өрөвцсөн саяны сүүлийн дугаар дээр хөрх юмд орж ирэл ингээл гарчлаа бүгд тийм дургу таалагдаагүй Сөрөгтэй өөрөө тийм сөрөг юм цацруулаад байвал тэ сөргөл байна л да. За тийм ээ. Би бол нэрээ тэгж л бодсон. Хүн нөгөө юу тарин түүнийг хураана гэдэг шиг өөрөө сөрөг юм цацруулаад дундаа орж чадахгүй бүх хүнийг ингээд өөрийнхөө өрсөлдөгчөөр хараад байвал тэгэл ялгаагүй тэгэл хүн сөрөг юмыг мэдэрнэ шүү дээ. Яа тийм ээ. Тиймээс л болсон баг. Дарикон тэгээд одоо нөгөө зүгээр одоо эдгээр чинь бол ирсэн байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн бичлэг хийгээд дууссан. Тэгээд Instagram энтрэн ингээ харахаар Эстрийг амар дуурайгаад юм санагдаад байгаа байхгүй надад. Бүр яг ингээд Эстер чи айгүй хөөрхөн өөр ингэсэн нэг тийм стилтэй шүү дээ. Ингээд нэг юм хавчаар зүгэл нэг тийм жижигэн янз янзын деталууд дээр өөрийгөө амар чимгэлдэг. Тэгсэн чинь Дариконыгийн сүүлийн үеийн Instagram-ын зургууд бүгд тийм. Тэгээ үсээ яг адилхан ингээд ороож мороодсон. Тэр зургийг нэг харьцуулсан зураг оруулт юм уусаа за муухай ч юм уу та гэж бодоод оруулаагүй. Энэ зургийг ярих. Тэ нэр энэ дээр энэ хоёр айгүй өөрснийхөө X тэ өөрснийхөө нөгөө өнгөрсөн хайрын тухай бас ярьж ирсэн тий. Тэг намаа ингээд амар сэтгэлээр унтсан. Тэгэд намаагийн түүхийг сонссон чинь бас айгүй өрөвцсөн. Тэр анхных нь нөгөө нэг найз залуу суух гэжсэн гэсэн тий. Тийм би бараг л хүнтэй суух гэжсэн. Тэгсэн араар нь тавьсан байсан гэд ярьсан тий. Мокоч гэсэн бас тэгсэн байсан. Гэхдээ энэ яг ингээд араар тавилтын дараа эмэгтэй хүн хоёр төрлөөр байгааг энэ л яг хоёр хөлбөр шиг санагдсан. Тийм надад ч гэсэн. Мока бол тэрийг ингээд яг уу гэхдээ ер нь бол хин хиндэн амар шархуулсан байлээ тий. Дахиж хүн итгэхэд айгүй хэцүү. Тэгэд энийг чи ер нь юу гэж бодож байна? Ерөөсөө нэвтрүүлэгтэй магадгүй амар холбоогүй ч юм аа. Ер нь ингээд араар тавилт айгүй их байдаг. Тэ гадуур үерхэж байгаа хүмүүс ч гэсэн, суусан хүмүүс ч гэсэн араар тавилт айгүй их байгаад ингээд өгтөөж шархлаад үлдэж штэ. Ихэнх нь залуучууд л тийм байна. Тэгэхээр энэ яг юунаас болдог юм болоо? Яагаад ийм их байгаад байна? Харин одоо тэр шалтгааныг ястай хэлж мэдэхгүй юм да. Одоо тэр нөгөө нэг Instagram-ийн мууж байгаа мууд энтрийг сонсоход ер нь хүүхдүүд их замбраагүй л юм байна гэж би бодсон. Ингээл тийг 3 найз охин нийснэ 3 хамаагүй танихгүй залуутай хамтдаа амралтын газар очиод юу ч хийгээд идэг. Нөгөө залуучууд нь ардталтаа найз охинтой ч юм уу тэр мөрөнч мэдэхгүй зүгээр л ингээд нэг очиод амралтын газар очиод 2-2-оор очроо олоод байгаа байхгүй юу? Тиймэрхүү ийм задгай явдалч гэх юм уу тиймэрхүү заваа юм ер нь их л байт юм байна. Тэр муужгаа мүүдийг сонсоод айгүй ойлгоод байгаа шүү. За хүмүүс ч бас их замбраагүй нь бол замбраагүй л байт юм байна да гэд. Тийм хоёр охиныг харахаар Мокоч тэр намнаш амар хөрх хөхтөд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь хөрхөн муухай дааж биш яг хажууд хогносоо голоод те ингээл өөр хүн хайгаад байгаа ч биш ингээ хөрх хөхтүүдийг ч гэсэн араар нь ингээ тавьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ер нь миний ингээ бодоод тахад энэ нөгөө үерхлийн тухай ч юм уу эр хүн хайр сэтгэлийн харилцааны тухай нэг тийм хийсвэр ойлголттой хагаад ах шиг энэ залуучууд тийм магадгүй. Одоо жишээ нь охтууд бол ингээл би ингээл үерхсэн миний араас гүйсээр хагаад үерхсэн юм чинь юу гэх надад ингээл дандаа л одоо боош шиг те айгу гоё харилцах хэрэгтэй гэсэн хандлага байдаг ч юм уу те тэнгууд ч нөгөө эрэгтэй хүүхд чинь айгу тийм
харилцаанд оронгуудаа дандаа ингээ гүгээд байхгүй нэг юм байна Тийм тий. шүү дээ. Нөгөө Залхаа талаас шүү дээ. Дан болохоор гүйж агаад тий. тий нөгөө талаас болохоор одоо яг энэ нэвтрүүлэг дээр байгаа нөгөө хин блэ нөгөө шар залууч наман натаа яаж байгаа Чин заяа. тий шинцоо уучлаарай. Чинзоо шиг ингээд бүр юу ч бодохгүйгээр тэ харилцаанчууд орчдөг те ингээд бараг шууд Хүчндүүлээд бараг тий. Тий. хүчндүүлээд нэгдүгээр ингээд ерөөсөө бараг юу болж байгааг нь ойлгохгүй те өөрт нь таалагдж юм уу таалагдахгүй юм энэ харилцаанд орохоор дараа нь яах юм гэдгийг бодохгүйгээр ингээд залуучууд болохоор харилцаанд оронгуудаа дараа нь бас хүнд үгүй гэж хэлж чадахгүй те. Тий. Шууд чинзоо шиг хоёул ингээд сальяа эртхэн болиё гэж хэлж чадахгүй сэтгэл дундуур ингээд үргэлжлүүлэнгүүтээ өөр хайчдаг ч юм уу. Ерөөсөө ийм харилцааны тухай хинэн ч serious юм бодит юм бодохгүй. За үерхэл гоё нэг секси харилцаанд орвол гоё. Нэг 4-5 жилээр сэтгэхүй нөхдүүдээс хойно яваад байгаа юм шүү. Надад бол тгий санагдаад байгаа шүү. Октод 8 serious юм бодоод 4 жил үерхэл айгүй гоё ингээл за энэ хүнтэй би бараг суух гэсэн. Нөгөөх нь 4 жилийн өмнөх сэтгэхүүгээрээ өөр шин юм бараг тийм хайж майцсан те. Туршлага морчлог сэтгэл зүйн одоо ингээд юу мөн ч гэсэн нэг тийм одоо Мокогийн хувьд бол Моко өмнө нь ярьжсэн шүү дээ ингээд манай хуучин найз залуу маань ингээд намайг өөрөө амар хардаж барьж ингэж юу яадаг хэрнээ яг үнэндээ араар тавьсан үн манай найз залуу байсан гэд тэрнээс болоод би эрэгтэй хүнд итгэж чадхаа болцоо ингээд тэгэнгүүт Моко чинь ямар ч эрэгтэй хүнд итгэхгүй байгаа учраас одоо ингээд нэг тийм хатуу сэтгэлтэй их зантай юм шиг ингэж харагдаад байгаа байхгүй юу ингээд тэр чинь өөрийнхөө шархыг нууж штэ. Харин Намоногийн хувьд болохоор ялгаагүй 4 жил үерхэд яг суух гэж байгаад тэгээд араараа тавилцсан. Тэгсээр нэ Моко шиг болж чадаагүй. Илүү ингээд одоо би яаж өөрчлөгдвөл би яаж өөрчлөгдөж зохицуул те. Надаас болсон байх харилцааг авч үлдэх юм яа тий одоо ингээд нөгөө нэг илүү сул дорой болоод дараа чи харилцаанаас ингээд илүү их ингээд хайр хүсээд илүү их өөрийгөө нэмж шархлуулад яваад байдаг. Одоо Чинзоо дээр ч гэсэн яг тэгсэн шүү дээ. Ингээд өөрөө л араас нь гүүгээл өөрөө ингээд би өөрчлөгдөе. Би яавал болох уу гэлтэй. Ер нь бол ямар ч тэг шаардлага байхгүй шүү. Чамайг байгаагаар ч л хүлээж авч хайрлсан хүн л чиний яг жинхэнэ л хайр байхгүй. Тэрнээс чи тэрний төлөө өөрчлөгдөөл тэр бол өстой айгүй утгагүй асуудал шүү дээ. Тэг би яах вэ? Би яаж өөрчлөгдвөл гоё байна гэд ингээд энэ хоёр хүн хоёулаа адилхан experience туулсан хэрнээ яг дараа нь үлдсэн хоёр хүн нь шал хоёр өөр Моко илүү хатуу болоод ингээд өөрийнхөө шархыг нуугаад би тийм бишээ гэд ингээд үлдсэн байхад нөгөөх нь улам л ямар нэгэн байдлаар ингээд нөгөө анаагүй шархан дээрээ давсцаал өөрийнхөө тэр шархыг улам ингээд гүнзгийрүүлээд яваад байгаа юм шиг нэг тийм болцсон санагдаад байгаа шүү дээ. Яг л адилхан ингээд ямар л адилхан хоёр хөөхөн охин хэрнээ шал хоёр өөр байгаа шүү дээ. Нэг нь бүр ирчүүдийг соронцсон мэт татчихагаад нөгөөх нь ингээд нэг залуугаа ингээд араас нь гүгэл ингээд юу яагаад байгаа шүү дээ тий шал өөр болцсон. Би үчир жоохон зүрх хөвцөө яг нэг юм нийгмийн асуудал шууд нүдэн дээр гараад ирж байгаа юм шиг тий. Тэгээд айгу их араар тавилтын залуучуудын дунд байна. Ихтэй фэйсбүүкээр явал тий нэг залуу бүр 5-5 эмэгтэйгээс 5-5 хүүхэдтэй болцсон гэд бөөс хийсэж болоод байсан шүү дээ. Тий. Тэр одоо ямар ичтэй мэдрэл муутай залуу хэрэг тэгээд 5-5 хүн шүү дээ ёо. Тэгснэ бүр сэтгэл дээр нь энэ манай хүүхдийн эцгэл байна мэн гэж мэгээ бичсэн тий айгу аймаар. Тий. Тэгээ Чинзоо хүүхдтэй үлж байгаа хүмүүс үнэхээр хохирж байгаа байхгүй юу? Манай энэ хоёрын тохиолдолд бол тэгж үлдээгүй харин ч бас өөртөө хайртай байгаад байгаа байхгүй тий. Тэгээ зүгээр салцсан байж тээ тий. Арай асуудал гүнзгийрхээс өмнө тий. Тийм гүнзгийрхээс өмнө салж чадчих. Октоодын буруу гэхээс илүү өөрхий тий. Ирчүүд нь ч гэсэн бас нэг юм бодохгүй энэ үерхэл рүү явж орж байгааг Чинзоос та харлаа. Ерөөсөө юу ч бодохгүй тий. Тэгээд одоо ямар нэг байдлаар нэвтрүүлэг биш ингээд зүгээр Намана Чинзоо хоёрыг нэвтрүүлэг биш ингээд амьдрал дээр гээд бодоход за ингээд хүүхдтэй болчих юм бол тэг ингээд Чинзоо нэг ингээд хариуцлагагүй аав болж байгаа гэсэн үг байхгүй юм бусдын тий. Ингээд хүүхд гарсны дараа за миний тохирох хүн биш юм бэ нөө гэж уруулаа унжуулаад хэлээл салчиж байгаа ч юм шиг тий. Тэр чин тэрнээсээ өмнө уг нь бодох хэрэгтэй үстэй. Тий штэ харин тий. Тэгэхээр тэр хүүхдэд хэцүү, ээжд нь хэцүү, ер нь бол айгу нийгмийн асуудлын ингээд яг нэг өнгөц хөвлбөр гэдэг чинь мөн л байгаа юм л да. Өнгөц мөн тий ингээд октод ч гэсэн бас өөртөө айгу харилцахгүй ийм зүйлээс шууд ингээд араас нь хөөж байгаа нэг хөвлбөр бол харагдчихж шүү дээ тий. Эндээс
одоо сургамж аваад мока шиг илүү юм хариуцлагатай ч юм уу те өөртөөхөө хүслээр байлгаж байна. Нөгөөх нь болохоор ингээд төслөр нь байх гэдэг. араас нь гүүгээд төслөр нь байх гад ингэж байна. Өөрийгөө тий. Тэгээ энэ яг шууд хэлэх аргагүй л дээ те моко магадгүй ирээдүйд яах юм бэ? Үйлснийхаа дараа ямар ч ааш гарах юм блэ тэр зэрэг сайн хэлж мэдгүй л энэ. Ер нь бол би моког өөрсөхгүй гэдэгт итгэлтэй байна. Яг л өөрийг ингээд хамгаалсан тэр чигээрээс байх бах. Тэний хэсгийг сонсоо айгүй гонхтой байсан. Тий харин айгүй гонхтой байсан. Онцгүй байсан. Ер нь нэг сонин залуучуудаа жоохон гомдсон. Тий. Жоохон үнч байгаа дэрүү нандинаж харилцаагаа ингээ хайрлаад харилцаагаа эмгтэйгээ тий. Тэгэхгүй юунд ч тийм хайртай биш байгаа аахгүй юу гэж нандинахгүй ингээ бүх харилцаа гэдэг чинь секс ч юм уу тий зүгээр хөгжилтэй зүйл биш шүү дээ. Тий шүү дээ. Үүний ард дандаа хүмүүс байгаа. Тэгэл энэ нэг харилцааны ард ч гэсэн хүн гомдож байгаа хгүй. Яг үндэ намууна энэний ард ихшнээ 5 хоног байсан ч гэсэн гомдож байгаа болохоор амар гомдоод зүгээр тийм хариуцлагагүй үл хийж байгаа байхгүй юу? Тий. Чинзөө маадгүй тэгэж локлог байсан бол окей ингээл ойлгоцсон суурь мөртэй ч юм өөр хүмүүстэй. Тий өөр залуутай боломж байсан шүү дээ. Тий боломж байсан. Үүсгэх харилцаа үүсгэх тий. Одоо ингээд ямар ч харилцаа үүсгэх учраас үүсгэх боломжийг хаацсан учраас тэгэл хүрх юмтай хасагдчих жоохгүй юу ер нь бол. Харин тэглээ. Тий. За хасалтын хэсэг рүү оръё тий. Октодоос энэ ураа хассан би эндээс бол хамгийн их харамсан ану байсан. Тий ану дарыг хасах ёсгүй байсан. Дариконоч яг угаасаа хасагдах байсан. Намунаа ч гэсэн цаашаа угаасаа нэвтрүүлэх байгаад ямар ч утгагүй сонирхолтой болсон. Ану харин яагаад хасчихваа. Харин тий ануг хасныг ёстой ойлгоогүй нэг сонио за ингээд оролцогч хэтэрхий олон байгаад яг зардал мадал өндөр гарсан гэж бодъё л та. Тэгвэл анханасаа ануг тэгж авчирч тэгж ингэж оролцуулах хэрэггүй байсан байхгүй юу? Шаал дэмий. Тэр тэгээд нэг хоёрхон ирээд удаагүй байж хахад хасалтын юу болчлоо гэдгийг ануу өөрөө хэлсэн шүү дээ. Ямар ч тийм харилцаа нэгэн тийм юм боломж гаргаагүй хэрний хасаа ичиж байгаа хгүй тэгээ буцаачих байгаа тийм. Дариканоч юм бол бас ануугаас өмнө ирсэн хэсэг хугацаа өнгөрөөсөн байна тийм. Ануу ч дөнгөж ирэнгүүтээ ингээд хасагчаар амар харамсалтай байгаа зү энэ хүн өөрийнхөө юмыг үзүүлэхгүй. Тэрэнд ороо баг анханасаа байгаад одоо хосоо олоогүй ихэр сувдмөвтийг хасаж болно шүү дээ. Тийм болно шүү дээ тий. Угаасаа хосоо олохгүй нь тодорхой тий ихэр сувдын хувьд бол. Тэгээ энэ ануг байх хугацаанд ерөөсөн юм нөгөө хосоо ол тийм тэмцээн яагаагүй дандаа багийн тэмцээн ингээд олуулаа хийдэг. Хоёулахнаа нэг юм ярилцах цаг маг ерөөсө гарахгүй энэ нэвтрүүлэг дээр. Энэ ануу тэгээ одоо яахан араас нь хөөснө за хоёулаа юм яриа гэх юм уу одоо чи хэцүү шттэ. Тийм шүү дээ. Тэгээд угаасаа ихэр сувдын хувьд бол хос өөртөө хос олохгүй нь тодорхой. Ямар нэгэн тэнд донд таалагдсан хүн байхгүй байгаа нь тодорхой байхад ихэр сувдыг хасч болох байсан байхгүй. Ихэр сувд өөрөө ч хэлсэн шүү дээ. Эхнийхээ дуус хүртэл одоо ямар нэг юм үүсгээгүй байгаа би одоо бас хасагдах магадлалтай л болж ийн гэд өөрөө хэлсэн шүү дээ. Тэгтээ энэ нөгөө нэг оролцогчдын саналаар гэхээр ингээл бараг дургу байгаа хүмүүсээ хасаа ичж байгаа юм ааш. Харин тийм юм надад бол ануг бол айгуу санагдсан. Жохон энэ хүнд хосоо олох, бусад ирчүүдтэй нэг контактлах тийм боломж ерөөсөө олгосонгүй энэ нэвтрүүлэг дээр. Энэ Single Symphony Enter дээр ч юм болохоор чин оройн юу нэ Frateson гэл ингээд сонгож Монгол хэнийг ч хамаагүй сонгол юм эргэлтийн цэгүүдтэй. Энд чинь ингээд бөөнөрөө Google байгаа оройны нэг юм интимate тоглоомнууд гэсэн бөөнөрөө тоглож байгаа юм. Тэгээд нэг нууц өрөө гэдэг юм л байгаа. Тэгэхээр болцооны нэг 2 3 өрөө гаргачих хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд нэг хөссөн үнтэйгээ 10 минут ярих боломж олгож молоод тий. Ингээд нөгөө анх нэвтрүүлэг эхэлж яаш нөгөө заяа маяг байх чи ингээд нэг тойроод нэг 10 минутаар ч илүү суугаад танилцсан шүү дээ. Тэрүүн шиг ч юм уу шинэ оролцогчид тийм боломж ерөөсөй гарсангүй тий. Харин тий. Заавал нэг завь мавин дээр болцуулахгүйгээр зүгээр 10 минутаар 2-2-ороор хөссөн үнтэйгээ уулзаа гэд нэг Single Symphony тэгдэг шээ. Тэгэнгүүт ингээд хүлээж агаал дараагийнх нь хүн за та хоёр болж гин үү гээл уулзаж муулзаал тий таалагдсанаа бүр ингээд бүх юм нийл тод байдаг шээ. Хоёр залууд нэг эмэгтэй таалагдлаа гэхэд тэр хоёр залуу би бинийгээ хүлээж агаал уулзаал ойлгуулаад яваад байдаг шээ тий. Тий нэг хоёулын уулзах боломжууд ерөөсөө гарахгүй байна тий. Тий, ер нь бол нэвтрүүлгийн багийнхан өөрснөө нэг тийм цуслан шиг болгочоод байгаа л да. Угаасаа хөтлөгч ч гэсэн цуслан шиг болоод манай ангийнхаа ингэж мэгэж нэрлээл. Тэгэл
ингээд нэг өөр хамттай юм хийнгүүд нь баг ийгэж доогилж моглол тэ зэрэг хөтлөгч нь болохоор нэг тийм сонирн байдалд оруулсан. Тэгээ энэ нэвтрүүлгийг одоо ингээд зохиож байгаа, найруулж байгаа хүн байгаа штэ. Тэр хүн одоо жишээ нь Divorce Sings гэж Солонгосын яг ийм хэсэг олдог шоу байгаа хгүй 41 гарцсан салцсан хүмүүсийн. Тэгэхээр тэд нэрээ болохоор одоо хосоо олуулахын тулд ийм айгүй олон тийм дейтэнд явах юмнууд байдаг байхгүй юу? Хоолоо хийдэг багт нь хин орохгүй байх энэ гээд нэр мэрээ ингээд наагаад тэгээд нэг дөрвөн хүн хоолоо хийгээд хог бишээ хүнсээ цуглуулад үлдсэн дөрөв нь хоолоо хийдэг ч юм уу те. Ингиж нэг зохион байгуулангууд хамт нөгөө супермаркет явсан дөрөв нь жоохон ойртох боломж гараад юм яриад. Тийм шүү дээ тий. Тэгэхээр энэ шоунд дэш дандаа л ийм тоглоом эдгээр ингээд татна байх ямарч боломжгүй те. Тий. Хоол хийсэн ч гэсэн хөөрхөн явта эхний анги дээр бол чи хүслэн ганцаараа хийж мэгээд ингээд нэг бөөнөрөө хуваарлах ямарч боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Харин Анууд амар үнэхээр харамсалтай байсан. Нөгөө хоёр жахтай угаасаа ойлгомжтой байсан дөө. Залуучуудаас болохоор за таамаг жоох явахаар байсан. Үнэхээр тий. Нэмчтэй би бас жоохон харамссан. Тий, эмчтэй харамссан. Эмч яг ингээд өөрөө гой задарч эхэлж ирсэн. Дундаа ороод залуучуудтайгаа хөөрхөн болоо. Тэгээд хамгийн гол нь ингээд Кико надад таалагдж байна. Би ингээд хой хүнийх нь хувьд Киког ингээд айгу сонирхож байна гэд яг хэлж эхэлсэн байхгүй юу? Эмчээс нэрийг задраад эхэлсэн юм чинь юм байсан байх гэж би бодоод байгаа. Тийм энэ хоёрт нэг дээтэнд явах боломж олгоод яг юу ярих нь үү те Кико сонирхоор ямар байдгийг биднээс мэдмээр л шүү дээ. Тийм шүү дээ. Тийм хөөрхөн хос болох ч байсан юм билүү. Одоо ер нь нэвтрүүлгийн дараа ч хоёр уулзаарай. Ягаад тэгэхээр манай эмч чинь ингээд үерхтэй гэхэд манай эмч чинь үерхтэй гэхэд салмааргүй үерхмээр байна гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд нэг хөөрхөн Кикотэй яг тохирно. Ягаад ч надад тэгж бодогдоод байна. Тий. Айгу хөөрхөн байснаа чинь навчлаа. Тэгээ Тами Ингүнбатар ширүү ийсэн үү те одоо Тами их жоохон ядарсан байсан гэж мэгээд одоо ер нь явах цаг болсон гэж мэгээд. Тами ч тэгтээ үнэхээр явах цаг болсон гэсэн хөөрхөн амтаа. Их ядарсан даа ч шүү Тами. Тий. Хичээсэн. Ихрээтэй бүр яах гээд контакт үүсгэх гээд хичээсэн. Тами тэгээ бүх чадлаараа л оруулсан. Тэг хүмүүс ингээд өөрийнхөө нас масыг ч юм уу нэг тийм юу ингээд айгу хөлийн зөвшөөрөх дургу байх юм те. Яг үү тэгэл нэг 30 мөч гараад үсттэй. Одоо нөгөө нэг Тамиг ингээд ядарсан гэсэн чинь манай нөгөө нэг хөтлөгч Дүзэма Наба хоёрс амар эмзэглэж хүлээж авсан те. Бид нар яг үндэ ядардгүй байгаа шүү гэх гээд байгаа юм шиг. Ямар онцгой надтайстай нас ойролцоохоо би айгу хүн дээр тусгаж авлаа гэж юмгээд айгу тэгээд байсан шүү дээ. За яах вэ тэгэл нас бол наад шүү дээ тэр тэгэл. Тэгтээ бол 32 шуугын залуухан л та. Тийм тэрийг тэгэж эмзэглэж хүлээж авч маваад ёо намагс тэгчлээ гэдэг ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд Ингүнбаатар тэгж хэлээл үз. Зүгээр яг Тамигийн хувьд бол нэг ядарч мадарсан цаашаа ер нь бол явах цаг нь болцсон байсан. Зүгээр өөрөө ингээд за хасагчиж магадгүй дээ гэж бодоод ихэр совд руу байгаа юм шиг боловч яг үндэ худлаа байсан л та тэр нь бол. Тийм худлаасан зүгээр үлдэх нэг тактик юм уу тийм. Нэг тактик байсан бах тий. Тэгээд ихэр совд тэрийг харин ямар сүрхий serious хүлээж авсан бэ? Надад хим юу ирсэн нь ойлгомжтой байсан гэж мэгээд Тами бүр өөртөө үнэхээр дурлцсан гэж бодчихсон тий айгу сайн аа. Харин надад яг тэгэж санагцсан. Угаасаа Тами л байгаа ингээд Тами угаасаа намайг юу гадаг би амар мэдээ гэж мэгээд амар тэгэдсэн шүү дээ. Яг үндэ тийм биш байсан л да. Зүгээр Тамигийн хувь зүгээр тактик л байсан. Тийм тактик байсан. Тийм тэрнээс яг үндэ бол тэгэж амандалт. Тийм. Яг үндэ тэгэж дурлаагүй. Наад чинь хуучин хайраа мартаагүй л байгаа. Тэрэн дээр бол амар. Энэ гэхдээ одоо нэвтрүүлэг айгүй сонирн болоод үлдчихлээ тий. Нэг сонин дөрөв сонин тийм нэг матч үүсгээргүй дөрвөн залуу матч үүсгээргүй дөрвөн охин. За яг хоо Анар Моко хоёр л байна. Тэгээд бусдын нод мэдгүй. Уг нь бол эмч Ану хоёрыг үлдээгээд эмч Кикоро Ану ингээд хин рүү одоо нөгөө нэг бүр эсвэл нэвтрүүлгийг ингээд эргэлт хийгээд яг энэ юун дээр байгаа сонин хүмүүсийг хасаа хичүүл те одоо жишээ нь Кико Эстер хоёрыг хасдаг ч юм уу те. Ингээд Эстер гинэ. Эсвэл Эстер одоо ихэр совд хоёрыг ч юм уу те. Ийм төсөөлшгүй энэ нэг манан бүлэглэлийг гинт задлцсан бол амар сонирхолтой байсан байна. Тий. Энийг одоо хүмүүс бичээд байгаа тест энэ арал дээр манан бүлэглүүл
Тэгээ энэ дөрвөөс зүгээр ихэр сувдыг хасаад ануу дэрэг үлдээвэл болох байсаахгүй. Гэтэ яг хөө эрэгтэй эмэгтэй хоёрын тоо заавал тэнцүү байх ёстой байсан гэд тэгэх юм бол угаасаа юу яана л да. Зүгээр л энэ дөрвийг хасахгүйгээр зүгээр ануу дэрэг хинтээ эмчтэй үлдээгээл 5-5-аар нь хөөрхөн байж болох байсан байхгүй юу? Энэ тэгээд нэвтрүүлэг бүр айгүй ойлгомжгүй байна надад л. Энд одоо ялагч гэдэг нь яг юу гэсэн үг юм бол Хосууд гэсэн үг биш үү? Моко анар хоёр л юм биш үү? Би бол тэгж л ойлгож. Хосоо тэгээ хосууд нь одоо шагналтай юм уу? Ялагч гэдэг нь яг юу гэсэн үг юм бол бүр айгүй сайн ойлгохгүй байхгүй. Одоо ингээ хасаад дахиад энэ хідээс 10-аас бас хасах юм болов. Айгүй тийм сонин 8 билүү? Тийм 8 үлдсэн шүү дээ тий. Энэ хідээс одоо дахиж хасах юм бол амар ойлгомжгүй л байна л да. Яг яаж дуусах гэдэг юм бол энэ хэд одоо ямар ч матч үүсэх боломжгүй шүү дээ. Одоо за яг Чинзо Кико хоёр Чинзо угаасаа тэхгүй дээ нэг. Угаасаа энэ нэг анхны зохиол юм шүү. Чинзо Кико хоёр тэгээд ихэр сувд суур хоёр тэгээд нэг зүгээр л яг тэр зохиол нь одоо тийм юм шүү дээ. Нэг Эстер нөгөө нэг Ингүбатар энэ ингээ шууд хос хосоор нь хүчээр үлдээж ин тэр тий. Зүгээр л эмчиг ануудаартай л үлдээх байсан. Яа тэр анар хасагдлаа гэдэг дээр ямар амар шоконд орсон бэ? Би өстө нэвтрүүлгийн багийнхан зоригтой юм хийлээдэ гэд бодсон шүү дээ. Тэгсэн би бол баг баярсан амар сонь. Одоо тэгээ анар хасагчих юм бол Мока нөгөө хоёроос матч их чи билүү тий. Тийш тэ амар барьцгүй байхгүй айгу гоё юм болж болох байсан байхгүй юу. Ингүбатар суур хоёр үлдчихэн Мокад нөгөө халамжилж хайрдаад байсан анар нь байхгүй тэгсэн ирнэ ингээд анардаа үнэнчээр үлдэхүү эсвэл шинэ матч үүсэхүү энэ төр амар сонирхолтой болох байсан тий. Тэгээ энэ манан бүлэглэл бол одоо өнгөрсөн. Энэ нэрийг одоо тарах хэрэгтэй байсан юм аа. Би бол яг үндэ энэ хэдэг үлдэхэд сонирхолгүй байна. Одоо Эстер зүгээр л Ингүбатар за яг Ингүбатар таалагдсан байна. Яг Эстер байж зүгээр Кико байж ихэр сууд хоёр бол хэрэггүй байхгүй юу бүр анханасаа шат юм. Бол амар тийм сонирхолгүй оролцогч байгаа хгүй дээ ингээ хүчээр бүр од олох гэдэг юм шиг дээ ингээл за та нар энэ хүнийг сонирх гэдэг байгаа юм шиг дээ. Тэгвэл эмчиг үлдээх байсан. Би бүр эмчиг амар. Тэгээд ихэр сувд бол бүр хиндэнч матч болохгүй хэнийг сонирхгүй тэнд бүр ингээ зүгээр оршиж дээ өндөр ээж болцсон гэд тий. Тэгээ одоо ингээд анхны явахт тэнгууд энэ бас нөгөө нэг нэвтрүүлгийн санал өгөх нь бас амар сонирн байхгүй. Бид нар ч анханасаа найзлцсан. Тэгээд өөрсдийнхөө ийм залуучууд таалагддаг эсвэл охтууд ингээд тодорхойлцсон маа штэ. Тэнгүүтээ тэр залуучуудын сонирхож байгаа охтуудыг ч юм уу эсвэл хэний сонирхгүй байгаа залуу яг энэ дөрвийн сонирхоогүй залуучуудыг ингээд гаргаа хийсэн юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр бас юу л ядгал юм бэ л да. Саналыг нь бас сонсдгол юм байна те. Би уг нь бол бас ер нь бол нэвтрүүлгийн багийнхны юу ордог байх гэж бодож байсан. Хэрвээ орсон бол ордог байх гэж энэ дөрвийг зүгээр шууд хин нэг хасаад уйлуулж мөлүүлээд тэгвэсэн аахгүй. Тий, уйлуулаад шууд энэ нөгөө динамикийг өөрчлөөл тий. Энэ чинь ингээд яг энэ дөрвөөрөө болцсон шинэ охтууд ануу мануу яаш нэвтрэх аргагүй болчиход байгаа байхгүй. Тий, наманаа хөөрхөн нэвтэрсэн байсан. Нөгөө нэг ихэр сувтаа дуулж агаад наманаа хасалсан гэж ихэр сувд айгүй эвгүй болцсон шүү дээ. Тэгсэн. Гэтэ нам нь бол сүгдэх цагт босно л доо. Одоо энэ хассан хүмүүсээс нөгөө анхны хасагддаг заяа байна. Тий. Тэгээд заяа бас нэг арай хөнгөн хэлбэрийн Дариконо шиг жоохон токсиктэй байсан тий. Тийм гэхдээ тэр бас өөрөө ингээ үзүүлж чадахгүй амар хурдан гарсан тий. Заяа байна, сүүлийн ануу байна. Эдгээр ингээ байсан бол айгу бас сонирхолтой зөрөгтэй үйл хийж чадах байсан баха тий. Тий. Заяа бас айгу шартай охин биз тий. Тий. За энэ дөрвийч тэгээд ер нь салгацсан л дээр байсан юм дөө. Гэтэ би Эстер дуртай болохоор Эстрийг үлдээчмээр зүгээр ихэр сувдыг л хасмаар байна. Эстер бол угаасаа айгу зөрөгтэй үйл хийсэн шүү дээ. Ингүбатар цээжиндээ мөсөс татаа. Энд чинь сэтгэл санаа надад хамаагүй. Надад зүгээр Ингүбатар таалагдчаа гээл. Ихэр сувд Кик 2 болохоор амар тийм сонирхолтой байгаа. Кик бол амар тийм sexual охин байлээ. Секси охин байлээ. Тэгтэл юм boring амар уйтгартай байгаа байхгүй юу? Ихэр сувд болохоор айгу хөөрхөн юм байлээ. Тэ зүгээр өөрөөр юм бэлээ. Тэгтээ ямар ч матч үүсэхгүй. Нэвтрүүлэг ингэсэн цагаас матч үүсгээгүй гэдэг шалтгаанаар хасч болох байхгүй юу? Ер нь бол.
Тэгэхээр энэ нэвтрүүлэг амар сонирхолтой надад ингээд дууссан. Одоо дараагийн дугаар дээр юу болох вэ гэдэг нэг өөрчлөлт хийж чадах нь уу гэдэг л нэг ихтгэл найдвараар үзэхээр байгаагаас яг энэ мөчөд бол амар сонирхолтой Сонирхолтой болоод бас болсон өөр тий. шинэ Дараагийн дугаар хүмүүс бүгд одоо ирэх юм ойлгомжтой. болов? Ирэхгүй гэсэн шүү дээ. Сүүлийн юугаа гэр бүлийн Тийм шүү гишүүнийг дээ, хүлээж аваарай гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд дараагийн дугаар Анар Моко хоёр угаасаа ойлгомжтой. Эстер яг хав Ингүнбаатарт өөрийгөө ойлгуулах гэж жоох үзэх байх. Ингүнбаатар ер нь ойлгоцсон байлээ шүү дээ. Хүслэнгээс захиа ирсэн гэж ер нь бол тий. мэдчихээ. Тэгээд ихэр сувд суурийг сонирхож байгаа ч гэсэн яг амар таалагдж байгаа эсгээ мэдэхгүй байна гэсэн. Суурд угаасаа ихэр сувд таалагдаагүй. Суур Анар байгаа учраас Моко руу явахгүй. Тэгэхээр суур Кико руу ч явахгүй. Кико өөрөө Чинзог сонгосон шүү дээ. Нууц өрөөрөө. Тий. Тэгэхээр тэгээд Тэгэл суур угаасаа л ойлгомжтой ганцаараа Анар үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхэд ануу дээр байсан Моко бол хоёр. суурд боломж байсан. Нэрэ шүү. Тий. Тий. Нэрээ энэ тэгэн. Одоо дараагийн анги за яах вэ те үзнэ. Тэг сэтгэлээ Үзгүй байж бол чадахгүй л дээ. Тий. Тэгтээ жоохон тиймэрхүү болоод дуусчлаа тий. За манайхан тэгээд сэтгэлээ хуваалцаарай. Дараагийн дугаараар дараа 7 хоногт хэдүүл явуулцэлтээ. За тэгээ. За баяртай. За.